Бизнес эргэлт нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт үнэт санхүүгийн нэгдлийн тузын дарга бидний сайн мэдхээр Shark Бадрал Цахилтай бид ярилцах болно. Сайн байна уу? Сайн байна уу? За ажил сайн уу? Сайн, ажил сайн уу? Нэвтрүүлгийн урилга авсан танд баярлалаа. Баярлалаа. За ажил ихтэй байна уу та? Ажил ихтэй байна. Тэгээ манай дээр өнөөдөр хүрэлцэн ирсэн. Одоо баяртай байна. За хоёулаа ишээ суугаад ярилцгаа. Нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Шинэ оны мэнд ер нь одоо 2025 оны хэрхэн өдөө их завгүй л ухтах шиг боллоо. Юу нэм нөрсөнд баярлалаа. Тэгээ танд бас шинэ оны мэнд үзэгчтэй бас шинэ оны мэнд хүргье. 2025 он одоо байгууллагаар бол бид нөгөө нэг төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг одоо хэмждэг тэрнтэйгээр миний хувьд бол ер нь баг 99%, за баг 100% хүрсэн байх гэж бодож байгаа. Ягаад гэвэл бидний хувьд бол энэ жилийн хувьд бол маш их хүсэлттэй жил байлаа. Хамгийн гол нь байгууллагууд маань одоо бүгдээрээ зорьсон зорилтуудаа, за тоон үзүүлэлтүүдийг бол дандаа давуулан биелүүлсэн ийм одоо гайхамшигтай бөгөөд одоо амжилттай ийм сайхан жил болж өнгөрч байна. За таны ажлын нэг өдөр ер нь яаж өнгөрдөг вэ? Ихэнх цаг ер нь офс дээр үү эсвэл гадуур ер нь их хвчлэн уулзалттай байдаг уу? За өглөө 6 цагт босдог. 6 цагт тусаад тэгээд хүүхдүүдээ өглөө өргөж өгдөг хичээлдэн. За тэгээд нэг 7:30 мөчгээд фитнес дээр ирдэг. За нэг 9:30 хүртэл. За хурал зөвлөгөөний гайгүй бол 9:30 хүртэл сайхан дасгалаа хийчихэд тэгэл одоо 9 өнгөрөөгөл ер нь ажил дээр ирдэг. Тэгээд мэдээж ажил дээр дийлэнх цаг өнгөрнө, хурал уулзалтууд. За тэгээд одоо цаг үеийн товч яаралтай шийдвэр гаргах юмнуудыг гаргана. Тэгээд харьцангуй биес гайгүй нөө одоо тузын даргийнхаа үүргийг гүйцэтгэж байгаа учраас гүйцэтгэх зэвсэглийн одоо захирлынхаа үүрэгт одоо менежментийн багт бол нэг фактор оролцдог. Стратегийн хувьд одоо гол одоо өөрчлөлтүүдийн шийдвэр гаргалтуудыг бол яг одоо удирдлагын багтайгаа ажиллаад ингээ явчихдаг. За хурал уулзалтнууд гадуур шаардлагатай юмнууд нь оролцсон. Өдөр айлуулах цайны цагийг одоо зүгээр цайнд ороод өнгөрөхийг зорддог. Мэдээж амьдрал юм чинь хаяа нэг хамт олноор хоолнд орно. Айлуулах бизнес уулзалтууд гэдэг юм уу, нэг хүнтэй уулзах хэрэгтэй байсан, нэг хүнээс үг сонсох хэрэгтэй байсан юмудаа айлуулах цайны цаг дээр арчууд одоо амжуулчих хичээдэг. За оройн цагаар тэгээд одоо харилцагчийн арга хэмжээ байвал явна. За бусдаар бол тэгээд айлуулах гэртээ цагийг гаргахыг хичээдэг. Хүн хөдөлмөрлөх ийм гоё юм аа, хөдөлмөрийн үр шим ийм байдгийн байна гэдэг зүйлийг мэдэрсэн таны анх одоо хийж үзсэн ажил ч юм уу те. Тэр ямар ажил байсан бэ? Би 5 дугаар ангид байхдаа анх дугуй авч унаа гэж мөрөдөд. Тэгээ дугуй авах мөнгө байхгүй. Тэгээд мэдээж тухайд манай нэг одоо нах зах ноолуурын бизнес хийдэг. Тэгээ нөхөр нав ундаа зараа гэт. Тэгээ одоогоор бол говь биш гоёо. Монгол Амикал гэж үйлдвэр байсан. Тэрний гадаа анх ундаа зарж эхэлсэн. Тэгээд говийн гадаа зарсан. За тэгээд тэр зундаа ноос ноолуурынхан мөнгө аваад яваад өгөхөд 7 сараас хойш хөнгө болохоор нь дэнжин мянгаар гарсан. Тэгээд тэр зундаа зүтгэж байгаа ямар ч байсан мөнгө олсон. Дугуй авсан. Тэгтээ шинэ дугуй дээр одоо кама гэж байдаг те орстой нугардаг тийм кама аав гэж мөрөдчихсэн бэл тэрийг авч чадаагүй. Тэгтээ хэд дугуй аваад ямар ч байсан одоо засч янзлаад өөрөө дугуйтай болж исэн. Тэр цагаас ер нь бол би хөдөлмөрийн үр шим одоо хүн өөрийнхөө гоё юм бүтээж болт юм байна гэдгийг тухайд л мэдэрсэн байх гэж боддог. Тэгээ мэдээж тэр цагаас хойш аль болох л одоо ажил хийж үзхийнсэн, мөнгөтэй болж үзхийнсэн, өөрийнхөө юмыг авдаг болохынсэн, ахаас одоо хуучир сувц ирдэг өөрөө яваад хувц авдаг болохынсэн ч гэдэг юм уу. Энэ л мөрөөдлөөсөн. Тэгэл оюутан болоод оюутан бахта ноос ноолуур мах зөөгч гээл те бүхэл одоо юмд явсан да. Одоо шууд оюутны ширээнээс та бол одоо банкны салбараас ажлын гаргаа эхэлсэн. Тэгээд тухайн үед одоо ямар ажлын байрнаас ямар ажлын местнээс ажлын гаргаа эхэлж. Тэг би сургуульд байхдаа мэдээж оюутны дадлага гэдэг. Тэг хамгийн анх одоо голом банкны дадлага хийх боломж олдсон. За тэгээд оюутны багт нь ажилласан. Тэг тэр цагаас ер нь бол яг энэ банк санхүүгийн салбарт ажиллах ер нь ямар гоё чухал юм бэ? Тухайн үед бол банкны салбараас тийм одоо хүн болгоны ороод байдаг, хүн болгон карттай ATM-нээр ордог. За хүн болгон хатгаламж харилцааны данстай ч юм уу ийм цаг үе байгаагүй. Тэгээ тэр үед бол банк бол их хүн одоо мөнгө төрөхтэй, их баян чинээлэг
ийм хүмүүс ордог. Эсвэл нэг байрны мөнгө түшээх гэсэн ч юм уу тий. Ийм л хүмүүс ордог гэж ойлгодог байсан. Гэтэл бол яг өнөөдөр яг бид нар тэр үед бол банк бол маш олон зүйлийг юм хөдөлгөгч хүч байдаг юм байна. Тэгээд дээрэс нь одоо соёлын хувьд, за Сахилга Батын хувьд, за хувь хүний хувьд бол маш их юм сурч болох газар байна гэдгийг би одоо оюутан байхдаа ойлгосон. Тэгээл ерөөсөө анханасаа за энэ миний ажиллах ёстой, байх ёстой газар бол банкны салбар юм байна. За банкнд ажилласнараа би ер нь өөрийнхөө цаг хугацааг өөртөө олж авах мэдлэгийн хувьд ч гэсэн за миний одоо хүч хөдөлмөр чадвар гэдэг нэг сүртэй байхгүй ч гэсэн байгууллагын одоо хүч хөдөлмөрт хувь нэмрээ оруулвал тэр нь улсад ямар том хүч авчирч болдгийм бэ гэдгийг одоо мэдрэх зорилгоор ингээ банкны салбарт орсон. Тухайд бол мэдээж одоо туслах ажилтнаас ахуулаад бүх ажлыг хийгээл тэгээд картаар үйлчлэгч байгууллага гэж ажил байсан. Тэр одоо биднийхээр бол картын машиныг програмчилдаг, засдаг, за байгууллагуудыг элсүүлдэг ийм ажил. Тэгээд тухайд бол яг энэ картын машин үндсэн ажилтан болохдоо би яг энэ картын машин засвар одоо энэ програмчлах куби ажилтнууд гэж яг зарим хүмүүс засвар гэдэг. Бидний хувьд бол тэр програмчлаад дэлгүүр оршин тавьдаг энэ ажлыг л хийж анхныхаа гараа эхэлчихсэн. Яг одоо биднэрт нэг юм ойлголт байдаг л да. Ялангуяа одоо би нөгөө залуу үеийн төлөөлөл учраас яг өнөөдрийн биднэрт ингээд харж байгаа нэг юм нь хүн нэг юм анханасаа дарга болоод төрчт юм шиг тий. Анханасаа л дарга байдгийн юм шиг. Гэхдээ одоо таны хувьд яг тэр хүмүүсийн нэг төлөөлөл байхгүй тий. Анханаас нь яг одоо байгууллагад орохосоо багаас нь эхлээд бүх шатлаар дамжаад гүйцэтгэх албан тушаалд очдог. Тэр одоо үүрэг одоо тэгээ хүний зан чанарт юу чулчлан нөлөөлдгийг тууштай байдал юм уу, ур чадвар юм уу тий. Тэр талаас нь та яривал. Нөгөө Титаникийн мөсөн уулыг бол зөвхөн оройн энэ байна гэлдэг шүү дээ. Тэгэл одоо маш их хэмжээний лекц сургалтууд дээр ерөөсөө оройн энэ тий. Одоо та цаана харагдахгүй зүйл нь бол ийм агуу том хүч гэд ярьдаг. Тэг ер нь бол бид нар ингэж ярьдаг. Ингээл энэ хүн бол анханаас дарга байсан юм шиг ярьдаг. Эсвэл энэ хүний яг ингээд бизнес маш амжилттай явж байгаа. Энэ л одоо өстой гинт одоо энэ том боломжийг хатгсан ч гэх юм. Цаана нь бол маш их хэмжээний урт хугацааны тууштай хөдөлмөр, маш урт хугацааны одоо зорилт те төвчээрүүд байдаг гэдэгт би бол итгэдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн ялгаагүй. Би 20 жил ажиллахтаа бол ингээд туслах ажилтнаас ахуулаад те автобусандаа суугаад явна. Тэр одоо цайны цагаар хоолнд орох мөнгөгүй бол гэрээсээ хоолоо бэлдээд байна. За зарим цагт тэгээд бид хоол өгчихсэн явна. Орой үеийн цагаар байгууллагын төлөө маргаашийнхаа ажлын төлөө хонж өнжүүл өглөөний зангаагаас олж авал гарахаас ахуулаад зөндөөл ажлууд одоо хүндрэл бэрхшээлүүд. За тэгээ хүний амьдрал чинь үр хөвгтэй болно, гэр бүлтэй болно, мэдээ санхүүгийн хариуцлага дарамтууд ирнэ. Энэ болгон дээр өшөө илүү орлого яаж болох вэ? Орой үеийн цагаар би юу хийж болох вэ тий? Одоо ажлын бус цагаар гэдэг санаагаар юу хийж болох вэ гэл тий. Энэ болгоныг бол бүгдийг ингээд туулаад энэний дараа мэдээж туршлага хоригдолж байгаа. Энэ туршлагыг олж харсан удирдлагууд за энэ хүнийг одоо нэг хүн удирдуулах, одоо энэ хүнийг нэг стратегийн чиг баримжаатай ажлууд хийлгэх энэ үүргүүдийг өгдөг. Тэгээ энэ зүйлүүдийг сурч мэдсэний дараа бол хүн яг тэр одоо дарга. Гэтэ захирал дарга байх одоо тэр хүнээс их хамаарна. Тэр өнөөдөр захирал гэдэг албан тушаал бол одоо нэг л сэтрэх байхгүй хүнд өгж байгаа боломж. Гэтэ захирал гэдэг нэрийг авснаар хүн болгон агуу байдгүй. Хүн болгон тийм лаг одоо шууд бүх зүйл тэр албан тушаалтай дагаад нав хаав нь өрөөдөрчдөг. Тэр өөрөө хүмүүсүүдээ яаж удирдах юм, өөрөө тэр зах зээлээ яаж мэдрэх юм, яаж илүү их одоо дайчин одоо шаргуу хөдөлмөрлөх юм. Тэргээр л тэр хүний захирал дарга гэдэг ямар одоо чухал өөртөө хүн бай гэдгийг бол бусдад харуулж чадсанаар тэрээр нь гэж боддог. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо 20 жил яг л бүх ажлыг хийж яваад тэгээд мэдээж сүүлийн одоо 13 жил 4 жил яг удирдах албан тушаал буюу хүний амьдралд одоо гайхамшиг бүтээх үү эсвэл гамшиг бүтээх үү гэдэг одоо энэ эрхэм бөгөөд нөгөө талдаа маш хариуцлагатай үргийг одоо багаас нь ахуулаад ингэ хашаад хийгээд нэг 14 жил орчим удирдах албан тушаалд ажиллаж байна. Одоо мэдээж одоо маш олон банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа маш олон хүн байгаа тэр байгууллагт тий. Тэгэхээр таны хувьд удирдлагадаа тэр тоогдох, анзаарагдах тэр онцлог юу байсан бэ? Ямар зан чанар таныг илүү магадгүй цаашид карьерийн түвшинд одоо түлхэж болсон гэж хардаг байна? Яг мэдээж бүгдээрээ одоо дотоод их сургууль төгссөн залуучууд цуглаж байгаа. За мэдээж надаас өмнө нэг 15 жил жилдсэн хүмүүс байгаа.
Гэтэ тэр дотроос ингээд би гэж гоцрохоос илүүтэйгээр тухайн үед одоо би зүгээр өөрөө эргээд харахад за яг энэ нэг ажлыг шинэ ажлыг хийгээд үзчих юмсан. За байгууллага дээр гарч байгаа нэг жижиг ингээд сорилтууд би оролцох юмсан. Харгаа ядрахад өнөөдрийн бидний хийж байгаа бүтээмжинд юу сөргөөр нөлөөлж байна. Принтерийн цаасыг хүртэл бид яаж хэмжиж болох юм. Картын одоо тэр хэвлэгч машины хорыг би жишээ нь яаж хэмжиж болох юм. Яаж зүгээр нэг карт машин зараад өнгөрөх одоо тавиад өнгөрөх биш. Яг эргүүлээ тэр байгууллагыг картаар үйлчлүүлэгч байгуулгаар одоо карт аваасаа гэдэг талаас нь сурчлах юм гэдэг ч юм. Энэ мэтчлэн зүгээр тухайн үедээ өөртөө байгаа жижигхэн нэг юм боломжуудыг жоохон сэтгэл гаргаад, жоохон хариуцлага өөрөөл, жоохон өөрөөсөө одоо золиос гаргаад ингээд ажиллаж исэн маань одоо тухайн үед за энэ нэг нөхөр нэг ажил хийчих гээд байгаа юм байна. Энэ нэг жоохон ч гэсэн чадахгүй ч гэсэн сэтгэлтэй юм байна гэдэг ч юм уу. Энэ зөвлөдүүдийг бол удирдлагуудаа харуулж исэн болов гэж боддог юм. Би түүнээс биш айхтар ингээд том нээлт бол хийж чадахгүй шүү дээ. Сургууль төгсөөд туршлага байхгүй. Гэхдээ мэдээж тэн дотор байгаа гаднаас ирж байгаа хүний хувьд шинэлэг соргог өнцгүүдийг хараад тэрийг л аль болох ажилдаа нэвтрүүлэх гэж оролдож исэн. Бас удирдлагт нартай нэг арай өөр харагдсан болоо да гэж боддtiin. Тэгэл яг энэ зарчмаараа л би ер нь ямар ч албан тушаал дээр ямар ч ажил дээр очсон өнөөдрийг хүртэл миний ганц барьдаг одоо дадал гэх юм уу, зуршил гэх юм уу. Нөгөө талдаа энэ өөрөө миний одоо илүү их фэшнтэй одоо тийм байдаг. Одоо сэргийг байдаг. Энэ зүйл бол миний энэ одоо ур чадвар технологисэн болов гэж. За таны хувьд одоо голомт онкныг гүйцэтгэх удирдлага дээр байжгаад яагаад энэ одоо хувьтай гарыг гэж шийдсэн бэ? Яг хөө ингээ хүн болгоны одоо боддог бол карьерийн хувьд те банк санхүүгийн салбарын юм том төлөөлөгч гол тоглогчдын нэг болчлоо. Тэгэд эргээд эндээсээ шилжилт хийгээд хувийн өөрийнхөө одоо нийтлэг үсгье гэд ингээд энэ шийдвэр яагаад гарав? Бас хүмүүсийн хувьд бол тийм ч амархан шийдчихдэг шийдвэр бас биш байх. Нэг тэтэ санал нэг хүмүүсээс цэцтэй банкны ажил авах гэж байгаа юм уу? Энэ том албан тушаал яагаад хийж байгаа? 20 жил одоо явсан салбараас яагаад гарч байгаа гэдэг ч юм уу. Тэгэхгүй одоо миний овг хүртлээ болтлоо тэр байгууллага байсан. Тэгээ миний хувьд бол бас тэр чинь нэг өглөө босч ирэл ямар бол одоо за ажиллаа өгнө гэдэг юм бол биш шүү дээ. Тодорхой хугацаанд бол бэлдэж байгаа. Би өөрийгөө ер нь одоо дараагийн шатнд гарах хэрэгтэй. За мэдээж би бол банкны салбарт энэ ажлууд хийгээд үзчихлээ. Тэгвэл одоо бид нэр өөрсдийнхөө хүчээр өөрийнхөө одоо энэ зорилгыг биелүүлэхэд туршлага хоригдлуулж чадсан байна гэж үзээд тийг гарах хэрэгтэй гэж би бол бодсон юм. Тэгээ энэ бол бас 2-3 жилийн хугацаанд бодоод ер нь бол эртний л бодож исэн зүйл. Гэхдээ мэдээж эхлээд байгууллагатай ажиллах хэрэгтэй. Тэр байгууллагын төлөө одоо надад зааж сургасан зүйлийг тэр байгууллагад үр өгөөж нь гаргах хэрэгтэй. Эннийхээ дараа нөгөө хүмүүстэй итгэсэн итгэлийг нь хариулчаад за одоо чи үнэхээр л тийм лаг юм бол чи үнэхээр тийм сурж мэдсэн одоо нийгэмд тустай юм хийж чадах өөрийгөө аваад явах бусдыг хамт аваад явах чадвартай болсон бол гараа гэдэг л ийм л бодолтой байсан. Тэгээд энэ бодол маань ч гэсэн бас нэг 17-8 жилийн дараанаас ер нь бол ингээд бүрэлдэжсэн. Тэгээд банкныхаа өмнө хүлээжсэн том хариуцлагатай ажлуудаа дуусгаад тэг мэдээж хуцаа эзэмшигч туудтай одоо өсөлтөө өгөөд ингээд гарсан. Тэгээ одоо хамгийн том зорилго маань бол одоо мэдээж хоёр дахь энэ шинэ үеийнхаа буюу энэ шинэ одоо эхэлж байгаа энэ компанийнхаа бизнесийг ирээдүг харж ирсэн учраас миний хувьд бол тэр ажиллаа өгөх, тэр гоё офсоос гарах, гоё стресс гарах, тэр өндөр албан тушаал, тэр 2300 залуучуудын итгэл, тэ сая гараа харилцагчийн итгэл гэдэг ч юм уу. Энэ зүйлээс илүүтэйгээр дараагийн яг энэ ажилдаа илүү фэшнтэй дуртай байсан учраас тэр бүхнийгаа одоо баярлалаа гэдэг үлдээгээд явсан. Нэг талдаа бас ер нь комфорт зоноосоо гарсан гэж хэлж болох бах тий. Харин тийм ер нь тэгээд одоо ингэ бодоод байхад нэг 4 жил юм уу 5 жил болоод хүн ер нь яг комфорт зонд орчтой юм бэл. Тэгэл тухайн байгууллагт мэдээж 21-т хүүхэд орно. 25-6 хүрнэ. За ингээд ядч албан тушаал ахаагүй ч гэсэн өөрийнхөө байгаа местэн дээр бол нэлээд туршлагатай болчихж байгаа байхгүй. Сайн мууг нь мэдчихнэ, би юу чадахгүйгаа мэдчихнэ. За ингээд гайгүй байх юм бол гавьяа шагналууд бас ингээд байгууллагын шагнал урамшууллууд ирээд байна. Тэг хүн тэрэндээ ингээд эрдээд эхэлдэг юм. За би ер нь мондог болж байна, би ер нь лаг болж байна. Одоо би л ер нь чадж байна гэдэг ч юм уу. Тэг энийг
өөрийгөө илүү тухтай орчин болгоод тэр ажилдаа цагийн үр бүтээлгүй өнгөрөөх тий ажилласаа авах кафе багасгах ч юм уу. Яг ийм л болох гээд байт юм лээ. Тэгээ миний хувьд ч гэсэн яг л тийм байсан. Тэгээ тэр үед ингээд дандаа өөрчлөлтүүд гараад байгууллагаас ч өөрчилж ирсэн. Би ч өөрөө ер нь за энд нэг шинэ одоо өөрийгөө сорих шинэ албан тушаалын юу гарах юм бол сорьдог тий. Тэгээ хүн яг ингэ шинэ юмд орохоор л илүү их одоо хүт уусанд нэг юм дараад тий амт тэмцэдэгтэй адилхан одоо шинэ одоо орчинд орохоор л дахиад өөрийгөө сэрээгээл илүү их хүчлэл ажилтдаг юм л гэж боддоо шин. Ерхий компани чиглэл ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? Тэгээ манай үнд санхүүгийн нэгдлүүд бид нэр 23 оны 10 сарын 20-нд байгуулагдсан. За бид нар бол санхүүгийн салбарт ажиллаж байна. За мөн хөрөнгөний зах зээлд ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээний зах зээлд ажиллаж байна. За мөн бид нар технологийн салбарт буюу 4 одоо салбар дээр нэг 8 компани ажиллаж байгаа. За банк ус одоо үнд цаасны компани, хөрөнгө оруулалтын менежментийн компани, за зөвлөх үйлчилгээ, дата удирдлагын компани, IT-ийн компани. За одоо тэгээд бид нар чинь өөрчн юу хийж байгаа вэ? За гадна нэг компани бас ажиллаж байна тий. Гих мэтчлэнгээр за тэгээд мэдээж толгой дээр нь холдинг зарчмаар буюу энэ компаниуд үйл ажиллагааг тасалдгүй үйл ажиллагааг хангах групп ажиллаж байна. Ер нь алсын хараа ямар зорилготой ажиллаж байна? Түүнчлэн одоо дотоодын зах зээлээс илүү олон улсын зах зээл рүү бас яаж хамтарч ажиллахаар төлөвлөж байна? Бид нар харьцангуй шин. Гэхдээ би бол шин гэдэг нэг хэрэгэл одоо айж имээдгүй. Бидний хувьд бол манай удирдлагын баг нэг 10 гаруй оны хувьд бол ер нь тунджаар нэг 14 жил яг энэ санхүүгийн салбартаа тэр дотроо ингээ Монголын топ одоо эхний 5-д орох юм дандаа санхүүгийн байгууллагад ажиллаж байсан 14 жилийн туршлагатай залуучууд ажиллаж байгаа. За хувьцаа эзэмшигтэй хувьд ч гэсэн ер нь бол бас нэг 16-7 жил ажилласан. Яг энэ салбартаа бүх зүйлийг мэддэг. За бидний хувьд ёс зүй одоо засаглал энэ зүйлийг маш сайн ойлгодог ийм баг бүрэлдэж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол байгууллагын хамгийн том цөм. Энэ бол тухайн байгууллага шинэ байхаас илүүтэйгээр хэдэн жил ажилласан байх нь хамаагүй. Тухайн байгууллагыг 20 жил ажилласан юм шиг төлөвшөлттэй, 20 жил ажилласан юм шиг туршлагатай, 20 жил ажиллаж байгаа юм шиг одоо ийм сайн засаглалтай ийм компаниг өргөдүүлэхэд бол маш хурдтай хийж болдог. Тийм учраас манай компаниуд бол маш сайн засаглал энэ одоо соёл, алсын хараа эрхэм зорилготой бол ингээд нэгдээд явж байгаа юм залуучуудын бүрдэл. Тэгэхээр бидний хувьд бол за энэ одоо 24 он бол бидний хувьд бол одоо үндсэн одоо бааз суурай буюу бүх дэд бүтцүүд IT-ийн дэд бүтцүүдийг хийлээ, бүх тусгай зөвшөөрлүүдийг бэлтлээ, дүрм журмуудаа боловсрууллаа. За харилцагч үйлчлэх байр саваа бэлтлээ. За ингээд бол 24 оны эцсээр бол манай бүх компаниуд бол яг зах зээл дээр үйл ажиллагаагаа бол чигд хүргэж эхэлсэн. Тэгэж 23 оноос хамгийн түрүүлээд бол банк усын салбарт бол компаниуд маань салбарууд маань байгуулагдаад ажиллаад эхэлсэн. 24 оны эцэст бол яг бүх одоо хөрөнгөний зах зээлд ажиллах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх IT-ийн маань бол яг харилцагчдад протект өгөх ийм хэмжээнд татсан. За 25 оны үед бол бидний хувьд бол илүү олон улсын стандартуудыг мөрдөх, олон улсын сертификатуудыг авах. За мөн одоо технологи дээр суурилсан яг бүтээгдэхүүнүүдээ гаргах. Одоо өнөөдөр хүний нөөцийн дутагдaltaй юм байгаа зах зээлийн хувьд бол бид нар технологид суурилсан одоо энэ зах зээлийн бизнесийн орчныг бол бид нар эрхлүүлж ажиллах хэрэгтэй. Тийм учраас бид нар энэнийг бэлдсэн. За мөн одоо яг хөрөнгө оруулалтын сангийн хувьд бол бид нар өнөөдөр бас нэг топ ихний 5-д орох хэмжээний хөрөнгө оруулалтын санг бий болгоод босгоод ингээд ажиллалаа. За мөн бид нар олон улсын одоо зээл зэх зэрэглэлийн үнэлгээ гэдэг рейтингийн компаниар одоо манай компани бас үнэлгээ хийлгэж байна. Сая 25 онд хийлгээд дууссан. За 26 оны 1-р сард манай үнэлгээ олон улсаас гарах байх. Тэгэхээр бидний хувьд бол яг энэ бүх зүйл бол бид нар дараагийн степ буюу дараагийн одоо олон улсын зах зээлд гарах. За гадны хөрөнгө оруулагчид нартай бид нар энэ зөвхөн хэмжээнд ярих. За зөвхөн бид нар өөрсдөө мондөглаг бид нар 20 жилийн туршлагатай гэхээс илүүтэйгээр одоо олон улсын стандартууд биднийг тодорхойлдог, олон улсын үнэлгээнүүд тодорхойлдог. Ийм болох ёстой гэдэг ийм зорилтын өрөөнд 25 онд ажилласан. За энэ ажлуудыг бол 100% дуусгасан. 26 оны үед бол бид нар илүү дотоодын зах зээл дээр мэдээж бид нар өшөө байр суурь томсгоно. За зөвхөн Монголын зах зээл гэхгүй бид нар дандаа олон улсын зах зээлийг харж ажиллаж байгаа. Тийм учраас 26 онд бол бид нар олон улсын одоо санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаа үүсгэх энэ чиглэлүүд дээр гол одоо фокусад тавьж байгаа. Та
та өөрөө бас нөгөө эдийн засагч мэргэжилтэй хүн учраас ер нь одоо сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал бас тэмч сайнгүй байна. За одоо сүүлд 25 онд бол нөгөө нүүрсний үнэтэй холбоотой эдийн засгийн уналтууд нэлээдгүй ажиглагдаж байна тий. Тэгэхээр өөрөө нэг талдаа ингээд компани үүсгэн байгуулад зах зээлээ томоор харж төлөвлөд байгаа хэдий ч нөгөө талдаа одоо манай улсын эдийн засгийн нөхцөл байдалтай энэ бол бас шууд хамааралтай байх л та тийм ээ. Энэ тал дээр таны бодол одоо 26 оны эдийн засгийн нөхцөл байдал бол бас тийм ч сайнгүй байна гэж эдийн засгч тодорхойлоод байгаа шүү дээ. Манайх өөр дээр дата удирдлагын компанитай. Тэгээ энэ компани юу гэдэг вэ гэхээр бид нар бол 2030 он хүртэл улирал болгоноор Монгол улсын эдийн засгийн төлөв байдлыг бол бүгдийг гаргацсан. За энд яаж юм гэхээр зөвхөн бид нар эдийн засгийн өсөлт гаргахгүй, инфляц ямар байх юм, ханш ямар байх юм, за худалдааны эргэлт ямар байх юм, валютын нөөц ямар байх юм. За тэр үтгэл манай одоо яг экспортлолтод түүхийн одоо эдүүд буюу одоо нүүрс зэсалт. За энэ гол түүхийн эдүүд нь ханш ямар байх юм. За эргүүлээ бид нартай хамгийн их харьцдаг кросс ханшууд буюу энэ одоо доллар, рубль, юан тэ одоо йен ч гэх юм уу энэ хамгийн гол одоо валютуудын ханшууд. За эргүүлээд зөвхөн одоо Монгол улс төдийгүй Монгол улс бол Хятадын эдийн засгаас бол 70-80% корреляц нь бол хамааралтай. За Хятад бол Америк эдийн засгт бас тодорхой хэмжээний хамааралтай гэдэг ч юм. Тэгэхээр манай эдийн засгт нөлөөлж байгаа ямар улсууд эх жилүүдэд ямар байх юм бэ 30 хүртэл гэдгийг хүртэл бид нар харж энэ том форкастын тооцоолыг хийж байгаа. Тэгээ энэ тооцооллуудыг бид нар бол яг харилцагч нартай томоохон байгууллагуудад бол зөвлөх үйлчлэгээр хүргээд ингээд явдаг. Тэгээ эндээсээ бид нар бол яг өөрсдийнхөө ч гэсэн бүх таамаглалуудыг хийдэг. Тэгээ сая 2025 оны одоо таамаглалуудын хувьд бол 2 дугаар улирлын таамаглалууд бол бараг 99% таамаглалууд таарсан. 3 дугаар улирал таарсан. Гэтэ энэ бол зөвхөн бид нар энэ жил туршиж байгаа биш. Бид нар бол энэ одоо яг манай энэ багийнхан бол олон жилийн юм судалгаа хийсэн баг. Тийм учраас өмнөх судалгаанууд ер нь 90-95% таамаглалууд таарч ирсэн. Одоо бол бид нар технологиор суурлаад маш өргөн одоо 27 улсын датан дээр 400 гаруй мэдээллийг боловсруулад ингээд автоматжуулсан систем дээр ажиллуулж иж энэ тооцооллуудыг гаргадаг. Тэгээ 26 он бол бидний харж байгаа таамаглалаар бол 25 оноос нэг дэрдэхгүй гэж харж байгаа. Мэдээж 24 оныг бол бид нар нэг 4.9 за нэг 5 орчим хувийн эдийн засгийн өсөлт гарах байх гэж байсан. Тухайн үед бол олон улсын байгууллагууд 6-7% эдийн засгийн өсөлт гаргана гэж байсан. Гэтэл бодол дээр ер нь бол манай таамаглалтай бараг таарсан. Энэ жилийн үед ч гэсэн бид нар ер нь бол 5.1-ээс нэг илүү эдийн засгийн өсөлт гарахгүй гэж тооцож байгаа. За тэр ч ер нь бол таамаглалын 5% явж байна. Эх хонд бол мөн адил яг л ийм таамаглалыг харж байгаа. Учир нь юу вэ гэхээр бид нар энэ жилийн хувьд бол одоо ганц боломж байсан нь төсөв дээрээ сая жоохон өшөө жоохон эр зориг гаргаад өшөө жоохон одоо бүсэж хангалаад яг энэ макро суур орчноо сайжруулах энэ илүү муутгахгүй байх энэ популист амлалтуудаас жоохон хойш нухарч хагаад нийтээрээ нэг жоохон тэр одоо улс төрийн зориг гаргаад хийцэн бол 26 он бол арай өөр байх байсан болов уу гэж харж байгаа. 25 оны хамгийн гол алдаа бол бид нар төсөв дээр маш том төсөв баталсан. За нөгөө талдаа бид нар төсвийн орлогыг маш буруу тооцоолсон. Бид нар $110 нүрсийг зална гэж байсан бол бараг $50, $60 хүрлээ. Эргүүлээд одоо вит хэмжээгээр гараад байгаа ч гэсэн орж байгаа орлогын хувьд бол бага бол харьцангуй зис бол энэ жилийн хувьд бол манай экспортын орлогын зөрүүг нөхөж ирсэн. Харьцангуй сайн байсан. Зисэл бид нарыг аварсан байх гэж харж байгаа. Тэгэхээр 26 оны төсөв ч гэсэн би бол бас л ийм одоо өөдрөг төсөөл байна гэж харж байгаа. Бараг $70 төсөө нүрсээ батсан баг шиг байсан. Гэхдээ $70 гэдэг нүрсний үн чинь бол эрчим хүчний нүрс үү, коксчих нүрс үү гэдэг тийм. Энэ хоёрын нийлбэр одоо дундаж удун гаргаж шít нүрснээ. Гэтэл бол яг одоо хил дээрх гэдэг юм уу одоо өмнө байгаа ингээд нийт одоо манай гарч байгаа нүрсний дундаж үныг харах юм бол $60 орчим. Тэгээ өнөөдөр Хятад бол ирэх жил бол 14%-аар ахаад нүрсний хэрэглээ импортыг бол багасгана гэдэг ийм тооцоотой байна. Тэгэхэд бид нэр өнөөдөр ахаад ийм өндөр өсөлтөөр одоо төсөө тооцоод эргүүлээд ингээд төсвийн дээр ахаад багш одоо тэтгэвэр те одоо нийгмийн ажилтнуудын цалинжийг нэмж байгаа энэ зөвлөлтийн шийдвэрүүд бол төсвүүдээр бол маш хүндрэлтэй төсөв баталж байгаа. Тэгэхээр миний хувьд бол 26 оны 3 дугаар улирал ер нь дуустал эдийн засгт бол тийм сайнтай зүйл гарахгүй. 26 оны 3 дугаар улирлаас эхлээд эдийн засгт харьцангуй эрэг өсөлтүүд гарах байх гэж харж байгаа. Тэр үед мэдээж мөнгөний зөөлөн бодлогод явж эхэлнэ. Мөнгөний зөөлөн бодлогод бодлогын хөв уураад ирэхээр
зах зээл рүү мөнгөний нийлүүлэлт гарахаар эргэлтүүд сайжирч эхэлдэг. Тэгэхээр 27 оны эхэнднээс л ер нь бид нар эдийн засаг арай гарцсангүй гайг болох удаа л гэж харж байгаа. Эдийн засаг гэснээс одоо төр хувийн хвшлийн нэгтийн холбоо маш их чухал байдаг шүү дээ. Ядчил бодлогоор дэмжиж суурийг хөрсийн бэлтгээд өгөх ёстой. Манай улсын хувьд ер нь энэ төрлийн шийдвэр бизнесийн хамаарлыг хэр зөөлөж өгдیں۔ Эсвэл маш хатуу байна уу? Та ер нь хэр шүүмжлэлт ханддаг вэ? Яг манайх өөрөө тийм тогтворгүй байхгүй юу? Шийдвэр гаргалтууд бол зөв байдаг. За оновчтой байдаг. За магадгүй одоо зөөлөн ч хийж магадгүй. Гэхдээ энэ тийм төдийлөн тийм урт хугацаанд үргэлжилдэг байхгүй. Төрийн тогтворгүй байдаг. Төрийн тогтворгүй байдал. Ерөөсөө шийдвэр гаргалтууд бол ингээд маш хурдан өөрчлөгддөг. Одоо та түрүү хэлжсэн мэдээ хэр үзэж байна. Нийгмийн эдийн засаг та улс төр сонирхож үздэг. Би бол ганц л юм сонирхож. Түүнээс тэр ордон дотороо одоо 126 мундаг хүнийг хараад суухаас илүүтэйгээр тэр нийгэмд эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг гарах шийдвэр гаргалтуудыг яаж хийх гэж байна. Яаж энэ одоо эдийн засгийг доктортой байлгах шийдвэрүүдийг хийж гэнэ гэдгийг л харах гэж харддаг. Тэгэхээр манай улсын яг ингээд одоо төр засаг барьж байгаа хүмүүсүүд явд өнөөдөр бол хэд их одоо хурдтай шийдвэр гаргадаг. За бүр сошиалын одоо нөлөөллөөр гаргадаг. За тэгээ одоо 3-4 мянган 5 мянган үнээр 1.6-7 сая хүнтэй хотын иргэдийн асуудлыг нэг орой шийддэг. Энэ бол үнэхээр аимшигтай. Энэ бол үнэхээр бизнес хийж байгаа хүнд бол үнэхээр одоо тойлдуулдаг, ядраадаг. Өнөөдөр бидний одоо бол Монголд бол үнэхээр одоо бас юм сонин нэг юм шттэ. Одоо ингээд үнэхээр ядартлаа ингэж ажиллаж ийж өнөөдөр ингээд нэг юм хоолтойгоо залгадаг. Ядартлаа ингэж явж ийж одоо тэг гэртээ харьдаг. Ийм одоо амь тэмцдэг ийм одоо улс واخгүй манаас. Нийгэм тийм. Тэгэхээр энэ хүн болгон бүр хүлийн зөвшөөрсөн. Тэгээ тэрийг нь хараад шийдвэр гаргаснаар гэж хамхуул одоо хамхуул гэж байдаг шүү дээ. Ингээ салхин нэгээл хийсч явж байдаг. Тэр шиг л одоо хаашаа салхи хүлээн тийшээ л явж байдаг. Ийм байдаг. Тийм учраас төр засгийн шийдвэрүүд бол тогтворгүй байгаа нь бол бизнесийн орчинд бол хамгийн сөрөг нөлөөтэй бидний хамгийн их төлөвлөлдөг ийм одоо тогтворгүй байдлыг үүсгэдэг. Энийгээ дагаад маш олон компаниуд хампуурдаг, маш олон хүмүүс одоо эрсдэлд ордог. Энийг бол улс төрчид энэ төр засгийнхан бол хариуцлах үлээдгүй. Энэ бол бидний л үүрэх ёстой нэг л зовлон байдаг да. Яг үеийн засгийн газар ингээл бизнесийн орчныг дэмжин төр цомхон байна. Нөгөө талдаа төр цомхон байгаад бизнесээ бид нэр дэмжнэ гэж ярьдаг ч яг бодит ажил хэрэг болдгоо штэ. За сая бол одоо зандрын засгийн газар бол байгууллагахдаа л анх энэ дээрээс амлаж ирсэн ерхий сайд бол бизнесээ дэмжнэ гэл. Гэтэл яг бодит байдал дээр сая оны төгсгөл дээр нөгөө төсөв тасарсантай холбоотой маш олон аж ахуйн нэгжүүдийн дансыг хаагаал. Тэ үйл ажиллагаа ингээл боогдуулаад бүсийн чангалал. Та энэ дээр юу н бас хэр шүмжилт таандаг. Одоо нөгөө ажил уул нь бол ингээд нэг ажил хийхгүй хүн шиг эсвэл одоо Монгол бизнес хийхгүй хүн шиг гадагшаа гараад амьдрч ивэл амьдрч штэ. Боломж байна. Гэтэ одоо бол бас энэ чинь их орондоо бас энэ санд одоо олон жилийн салбарт ажилласных. Энэ улстай бас нэг хийсэн бүтээсэн түүхтэй эргээд нэг өвгөн юмгэн болчоод бид нар энэ улсын төлөө ийм юм хийж явсан гэдэг ээж авшиг ярих. Энэ зүйлийг хийх гэж л одоо энд ингээ шүд зугаал бид нэр хөрн бол тисэж гин гэдэг. Одоо тисэж байгаа штэ. Тэгээ яг өнөөдрийн байдлаар бол энэ засгийн газрын одоо энэ ярьж байгаа шийдвэр гаргалтууд за энэ бизнесийн орчныг дэмжинэ л гэдэг. Яг өнөөдөр бодит байдал дээр бол маш олон зүйлээс хамааралтай, маш олон юм орчны нөлөөлөлтэй. За эргүүлээд өнөөдөр дарамтын орчим, татврын дарамт бол байгаа. Татвар буруу гэж байгаа юм биш. Гэхдээ байх ёстой. Гэхдээ бид нар энийг нөгөө системийн хувьд жоохон буруу байгаад мудаа гэж боддог. Та ямар санаа бодолтой байдаг вэ? Яг би татварыг бас нэг амхтар шөмжилдэг юм аа. Яг бид нар ажил хийж байгаа, бизнес хийж байгаа. Төр татвар төлөх ёстой. Тэр байж иж бидний өнөөдрийн үр хөвгөд сургууль соёл, энэ нийгэм, эрүүл мэнд бүх юм байх ёстой. Энэ тэгжижлийн улс юм. Хэрвээ бид нар татвар төлдөг байсан бол энэ улс амьдрахгүй байхгүй болно. Тийм учраас татвар дээр би нэг хайхтар бол одоо бас эсэргүүцдэг. Тэгэхээр татварт надад бол жоохон одоо шатлсан зөв тогтолцоо гаргаад өгөөсэй. Хамгийн их миний эсэргүүцдэг, дургуутдаг. Өнөөдрийн биднийг өнөөдөр зөвхөн миний ч биш одоо нийгмийг бухимдуулж байгаа хамгийн том зүйл бол өнөөдөр татвар төлсөн орлого маань өнөөдөр бидний амьдралд, бидний орчинд
сайн сайхан зүйлийг хийх энэ зүйлүүдэд зарцуулагдахгүй байгаад бол би үнэхээр харамсдаг. Өнөөдөр миний ажилтан миний хүүхэд би төлсөн татврынхаа үйлчлэгийг авч чадахгүй гараад тий аваар ослгүй явах зам байхгүй. Аваар ослгүй одоо идж уух хүнс байхгүй. Аваар ослд орлогоо дэмлэгт очиод үйлчлэгээ нь байхгүй. Өнөөдөр манай бүр аягүй сайн найз эмч залуу хүртэл одоо зүрхний хим алддаг юм өвчин болчлоо гэд. Тэгээд Монгол төсөв байхгүй байна гэд нийгмийн даатгалс төсөв байхгүй байна. Найз нь одоо 30 хэдэн сая төгрөг цуглуулад гадагшаа хэлэхээс тэгэл бидэнд бүгд л цуглаж байгаа юм. Ийм нийгэм байж болохгүй байхгүй. Тэгэхээр өнөөдөр миний хамгийн одоо монголчуудын хамгийн их бухимдж байгаа зүйл бол татвараа зөв зарцуулаач. Татвараа бизнесийн орчныг дэмжихэд нь хүмүүсүүдийн аятаа тухайн амьдрах орчныг сайжруулах энэ зүйлүүдийг хийгээч. Энийг хийж байгаа юм бол тэрийг доор гүйцэтгэж байгаа хүмүүс дээр хяналтаа тавиач. Татвар өөрөө зөв шатлалтай явах хэрэгтэй болохоос биш. Би одоо 40-д гарч байгаа залуу 21-тэй залуу хоёр өрсөлдөхөд өөр штэ. Би харьцангуй туршлагын хувьд за ядаж нэг нь 20 жил илүү амьдарсных хураасан юм маань эрсдэл таах чадвар өөр. Гэтэл надаас гадна өчнөө одоо олон жил бизнес хийсэн, өчнөө том групптэй болсон энэ компаниуд энэ эрсдлийн орчныг даах, татварыг даах чадамж өөр. Тэгэхээр миний хувьд бол юу гэж хараад байна вэ? Татврын орчныг энэ шатлсан буюу зөв тэр одоо сегментэд нь таргет одоо тэр секторт нь тааруулсан шатлсан татврын тогтолцоог бол хийх ёстой болохоос хавтгаагаар би 5 ажиллуулад арайчуг цалингаа тавиад нийгмийн даатгалын арайчугж төлөөд өөрийнхөө татвараа төлөөд ингээ явах гэж яхад тэр одоо хүнд бол хэцүү байхгүй юу? Нэг сая төгрөгийн цалин өгнө. Бараг 200 мянган төгрөг нэмээд татвар төлнө. За тэгээд өчөө хүн амын орлогоо өдөр элдвэн баахан татвар төлнө. Энэ хүмүүсүүд чинь 5 хүнтэй байгууллага өөр, 50 хүнтэй байгууллага, 500 хүнтэй байгууллага. Тэгэхээр энэ бизнес эхлэх гэж байгаа хүмүүсүүд хэдэн хүнтэй байхаас нь хамааруулаад тэр одоо залуу бизнес эрхлэгчд гэж бид нэр ярьдаг та тий. Тэднийг одоо илүү олон болгох. За тэр жижиг дунд гэдэг байгаа байгууллагуудыг зөв оновчтой тодорхойлоо. Тэднэрт нь таарсан зөв татврын тогтолцоо. За тэр том гэдэг байгаа группүүд дээр нь арай өөр тогтолцоо. Тэднийг бол татврын бодлогоос илүүтэйгээр энэ улс төрийн бодлогоор дэмждэг. За жижиг дундуудыг нь илүү одоо тэр татврын бодлогоор нь дэмждэг. Биднэрт бол улс төрийн бодлого нэг амар том нөлөөлөл нь одоо бас гайгүй штэ. Жижиг дундуудад бол бүр байхгүй. Томуудад бол маш том нөлөөтэй. Биднэрт ямар хамгийн том нөлөөлөлтэй нэг татврын нөлөөлөлтэй байхгүй. Тэр энэ орчин гэдэг юм уу энэ зүйлүүдийг ингэж одоо тэр бойжих орчныг нь бий болгоод тэр татвар төлөгчийг олон болгох ёстой болохоос биш. Дансыг хааж бүгднийг боомлж жагаад булан чахаж жагаад чи мөнгө өгөөгүй чи өөх алей чи өгөөрөө чи ингэж энэ бол ямар ч одоо капиталист нийгэмд бол байж болохгүй юм л зүйл шүү дээ. Түрүүн нөгөө та яриандаа дурдаад одоо компани үүсгэн байгуулад эхний жилдэл нөгөө хөрсөө бэлтэх тусгай зөвшөөрлөд гээ те. Нөгөө талдаа манад энэ нөгөө шинээр бизнес эхэлж байгаа хүмүүс тэр тусгай зөвшөөрлийг хөөцөлдөх тэр нөгөө төрийн байгууллагуудын уялдаа холбоо хүн суртал юу хэрвээ юм бэ? Яг одоо харин учрал хурлын дарга нэлээд сайн зөрөгтэй одоо шийдвэрүүд гаргах гад яваад байгаа шүү байна. Би бас энийг хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа. Мэдээж хурлын одоо дарга хүн хууль баталж байгаа, хууль санаачилж байгаа гол хүмүүсүүдийг удирдах хүний хувьд бол энэ дээр илүү хүмүүсүүдийг чиглүүлж ажиллуулсан гэж боддог. За 25 онд би бас одоо яг энэ нэг төрийн процессыг сайжруулах, энэ олон одоо зөвшөөрөл, энэ олон дарга нар ийм бүтээмжүүдийн алдагдлуудыг сайжруулах нэг ажлын хэсэгтэн засаг дээр ороод ажилласан. Тэгээ тэр үед ч гэсэн учрал одоо хурлын даргуулд яг гол одоо манлайлаад ажиллаж байсан. Тэгээ уул нь өнөөдөр яг бодит амьдрал дээр бол бүх юм тусгай зөвшөөрөл шүү дээ. Бидний нүдэнд харагдаж байгаа нь банкны лиценз, уулуурхайн лиценз, за нэг банк үсгийн лиценз гэдэг юм уу. Одоо өөрийн телефоны лиценз гэдэг юм. Энэ тусгай зөвшөөрөл гэж бодоод байгаа болохоос биш. Өнөөдөр бидний бизнес хийх гэж байгаа бүх юм бараг лицензтэй болсон байхгүй. Одоо тэгэл одоо хүнсний дэлгүүр ажиллуулъя. 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл, дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл, хогны зөвшөөрөл мэдгүй одоо юу гэдэг зөндөл юм байдаг. Би дээр үед одоо 20 жилийн өмнө 20 гаруй жилийн өмнө анх дэлгүүр ажиллуулах гэдэг ингээд эхэлчихсэн байхгүй. Гэтэл энэ орчин бол сайжраагүй хэвээрэл байгаа. Тэр үед би бол нэг 20 жилийн өмнө бол нэг хорооны гэдэг юм уу нэг юм мэрэгжлийн хэлтийн ах хичээггүй гал тэгэл ажиллах тэр нэг цаас авчих гал гүйжил явчихсан.
Энийг бол ингээ харахаар бол зөвшөөрөл биш. Энэ бол үйл ажиллагаа эрхлүүлэх одоо юу гэдэг юм. Одоо лиценз биш зөвшөөрөлтэй. За эсвэл нэг юм бүртгэл гэдэг юм. Ингээд нэрийн доор бид нар дандаа үнээс хамааралтай ажилладаг байгаа байхгүй. Таныг хүсэлтийг бүртгэлээ гэвэл та бизнес хийж болно. Ийм үйл ажиллагаа эрхэлж болно гэж. Би танд зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. Бүртгэн гэж. Бүртгэн гэдгийг нь бүртгэхгүй бол би зөвшөөрөл авч чадаагүй гэсэн үг шүү. Тэгэхээр эн чинь зөвшөөрөл واخгүй. Тэ? Таны хүсэлтийг хүлээн авнаа. Авснаар та энэ бизнесийг хийж болно. Би хүсэлтээ өгсөн нөгөө хүсэлтийг хүлээж авахгүй гэдэгвэл би хийж чадахгүй шүү дээ. Энэ чинь бас л зөвшөөрөл. Тэгэхээр яг энэ бизнес хийх гэж байгаа энэ хүмүүст бол яг маш олон зөвшөөрлүүд хэрэгтэй байгаа. Энийг бүгднийг одоо том жижигээс нь ахуулаад ангилах хэрэгтэй. Энийг одоо стандартуудыг нь яг амьдралд нийцсэн энэ процесстойгоо зах зээлтэйгээ орчин үетэйгээ нийлсэн байдлаар өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг мэдээж бидний хувьд бол ингээд санхүүгийн салбарт ажиллаж байгаа олон хүний мөнгийг өдөртөж байгаа олон хүний итгэлээр ажиллаж байгаа байгууллага бол хяналттай байх хэрэгтэй. Энэ бол зөв. Энэ бол санхүүгийн зохицуулах орноос би тусгай зөвшөөрлүүд авдаг. Би нэг ажилтан томилготой хүртэл зөвшөөрлөө авдаг. Энэ тусгай яг энэ сургалтанд суусан ийм ёс зүйн одоо үнэлгээтэй ийм засаглалын бүртгэл одоо сургалтанд суусан хүн ингээд тэрийг дипломыг өгж байгаа тэр хүнийг ажилтнаар би авдаг байхгүй. Энд би салбар нээх гэж байна ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүд бол байж болно. Гэхдээ нийтээрээ энэ одоо хүн болгоны хөдөлмөрлөх боломжийг л олох энэ зөвшөөрлүүдийг бол чөлөөтэй болох хэрэгтэй. Одоо хаврын чуулганаар зээлийн үгийн тухай хуулийг өргөн барина гэж ярьж ирсэн. Тэгээ нэг талдаа яг ингээ хоёр талын байр суурийг харахад өөр байр суурьтай л байгаа юм л да. Нэг талдаа төр бол одоо энэ зээлийн үгэн дээр тодорхой хэмжээний шалгуурт одоо дээд таазыг тогтоож өгөх ёстой гэдэг. Нөгөө талдаа бас одоо бизнес эрхлэгчдийн хувьд төр ерөнийн энд оролцоход нь зөв юм уу? Та бизнес эрхлэгчийн хувьд юу гэж харж байна? Яг өнөөдөр одоо хамгийн балардсан улсууд бол хүүний хязгаар тогтоодог. Тэ одоо авилгалд идэвхжсэн одоо бүр цүнхээр нь одоо тэргээр нь мөнгөө зөөж ийснийг ганц талхаддаг гэдэг ч юм. Ийм усуд л зээлийн хүү тогтдог. Өнөөдөр зээлийн хүү гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Засгийн газар их хурл зээлийн хүү тогтоодгүй маа. Засгийн газар их хурл юу хийх ёстой гэхээр зээлийн хүүг өсөхгүй байх суурь орчныг л хийх ёстой. Ганцхан л юм хийх ёстой. Тэрийг ойлгох ёстой байхгүй юу? Ганцхан л юм. Бид нар юу хийх ёстой гэхээр инфляцийг барих. Инфляцийг барихын тулд юу хийх ёстой гэхээр бид нар экспорт сайн. Доллараа бид нар сайн оруулах, валютаа сайн оруулж байна. Эргүүлээд энэ валютаараа бидний үйлдвэрлэгч улс биш юм чинь бидний хэрэглээний хувьцас хоноор одоо энэ технологиудынхаа хөрөнгө оруулалт хоол хүнсээ авна. Энэ маань төргийн ханшинд нөлөө үзүүлэхгүй байх хэрэгтэй. Төргийн ханш нөлөө үзүүлэхгүй байна гэдэг чинь бидний өнөөдрийн авч байгаа цалин амьдралд хүрнэ. Энийг л хийх ёстой. Энэ хийгдэж чадахгүй бол өнөөдөр долларын ханш өсөөд төгрөгийн ханш унаад ингээд байх юм бол хүмүүс төрөхд итгэлээ алддаг. Хүмүүс доллар руу шилждэг. Долларыг одоо өгөөжийг долларын үнэслэлтийг хадгалахын тулд бодлогын хүүгээр юу хийж ийнө гэхээр бидний хадгаламжийг тохируулж байгаа байхгүй. Та битгий төгрөгтөө итгэлээ алдаач. Битгий доллар руу шилжүүлээч. Төгрөг бол үнэтэй юм аа. 15% өгөөж танд өгнө. Хадгаламжийг өгнө. Доллар бол 8% өснө. Гэтэл танд 7% өгөөж биш дээ. Энийг л хийх гэж бодлогын хөгөөр зохицуулт хийж байгаа байхгүй. Тэгээ энийг ханшиг өсөхгүй байхын тулд экспорт сайн хэрэгтэй. Ханш өсөхгүй байна гэдэг чинь төгрөг өндөр одоо чанга хിവэрэ байна. Төгрөг чанга байна гэдэг чинь өнөөдөр төгрөгт хүмүүс илүү нэмэгдэл зардал буюу хадгаламжийг хөтөлөх шаардлагагүй байхгүй. Төв банк бодлогын хөгөөр. Тэр энэ буу. Энэ буужээж банкуд их усүрээ 15% биш 5%-аар 8%-аар тэ бид нар ч гэсэн тэр хэмжээгээр санхүүгийнхаа их усүрийг татна. Эргүүлээд бид нар тэрэн дээр 3% цалингийн зардлаа нэмнэ. За мэдээж технологийн зардал нь 0.5% ч юм уу маржингаа нэмнэ. Бизнес хийж байгаа юм чинь. За ингээд зээлийн үнийг 12 3 гарна. Ерөнхөн суурь нь ерөөсөө л энэ баг. Түүнээс биш гой популистоор би зээлийн хүүг буулгадаг баатар би тогтоолыг хуулийг батална гэж явах юм бол энэ улсыг хорлож байгаа хамгийн том суурь одоо үнцгийг л бий болгож байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр улс төрчид попорч болно. Гэхдээ эдийн засгч хүний нүдээр харж байгаа. Энэ улсын одоо ирээдүйг харж байгаа. Энэ олон хүн бизнес хийх гэж баялаг бүтээх гэж маш олон эрсдлийг, маш олон зээл, маш олон гадны хөрөнгө оруулалт, маш олон хүмүүсүүдээс хүч хөдөлмөр татаад ажиллаж байгаа хүмүүсүүдийг бол бүр үндсэндээ сүрүүлэх ийм одоо зүйлийг хийж байгаа. Суур хөөг нь тавьж болно.
одоо бид нар дээд хүн хэд байна, эд байна. Гэтэ эн чинь тийм тогтдог талах шиг зүйл биш байхгүй. Гурилын өнөөс бол талхны өнөсдөгтэй адилхан хөвөх ёстой байхгүй. Хамгийн гол нь суур орчноо буюу улс төрчтэй хувьд тех хүн бол экспортоо нэм, засаг энэ дээрээ сайн ажил, тэгээд доллароо сайн оруулж эргүүлээд энэ доллараараа бид нар Монгол улсад хийх том бүтээн байгуулалтуудаа иргэдийнхэн төгрөгийг доллар эсрэг ашиг алтчихгүй байна. Тэгэл энэ дагаад зах зээл нь өөрөө шууд хүн буу. Орчноо л олон бүрдүүлж хэрэгтэй байна. Ерөөсөө л орчин шүү дээ. Энд нэг тэгж нэг хууль мөл батлал тийм тэнэг байж болохгүй байхгүй. Бөөл камер, бөөл одоо сүр мэдэгдэл. Тэг яг ард нь өөрхийн начир дээр нь мөхөрхийн яам таамхын газрын агентлагийн төрийн байгууллагын ажилтнууд л тэр ярьсан яриаг нь яаж амьдрал дээр биелүүлнэ л гүйж байгаа байхгүй. Тэгээ одоо сүүлдээ нөгөө мөдийга зургатаар гарахаараа өдөр шөнөгүй загнаал. Төрийн албан хаагчийн нэр хүнд гэж боддог бүр шалаар унлаа шүү дээ. Би одоо бүр ингээд миний сайн найзууд бай зөндөө байна төрд ажиллаж байгаа. Насаараа төрд ажилласан гэдэг шиг одоо баг 20 жил ингээд төрд ажилласан. Одоо маш их хэмжээний зардал гаргаад олон улсын байгууллагуудад ажиллаж исэн одоо олон улс сурсан одоо сургуулиасаа олж ирсэн мэдлэгээ төр зориулаад ажиллаа дээшлдэг юм байхгүй. Тэгэл нэг л их загнуулсан хүмүүс нөгөө өдийгаа ингээ харахаар бор заримдаа. Уул миний найз чинь мондөг хүн байгаа байхгүй. Гэтэл төрийн албаагч гэдэг нийт нэгүүгээр харахаар аюун хүнд болгож байна. Ингэж болохгүй байхгүй. Энд чинь төр гэдэг чинь маш хүндгэлтэй, маш гоё одоо юм алтан тушаал. Өнөөдөр солонгосчууд төрийн албаагчийн шалгалт гэдэг ямар том нэр хүнд дэвшил. Өнөөдөр төрд очдог залуучууд бүр байхгүй бол гаднаас 12 13 онд бол маш хэмжээний залуучууд Монголд ажиллая. Монгол улс гоё болох гэж байна гэж ирж ирсэн. Би тэрийг бол бүр хангалттай мэдэрч ирсэн. 8 оноос хулаал цовж ирсэн. Гэтэл өнөөдөр төрд ажиллаж байгаа залуучууд бол нэр хүндийн унгаа дуусч байна. Тэр залуучууд биш. Ер нь одоо энэ төрийн улсыг одоо төрж байгаа хүмүүсийн нэр хүндээс хулаад. Тэгээ эн чинь өөрөө тэнд сайн залуучууд ажиллаж чадахгүй бол бид нар өнөөдөр яаж зөв шийдвэр гаргах юм? Яаж одоо тэр одоо дарга цэрэгнэр зөв бодлого гаргах бичиг цаасын бэлдэж өгье. Тэгээ энэ хүмүүсүүд гараад дууслаа. За тэгээ хувийн хвшил рүү ороод дууслаа. Хувийн хвшил нь ч тийм хүмүүсүүд олж чадахгүй болж эхэлж шээ. Яг ингээд зах зээлээ харахаар нэг талдаа ингээд залуучууд ажил олдохгүй. Яг тэг хүссэн цалинтай ажил нь олдохгүй байна гэд. Ажил хайж байгаа хүмүүс олон байна. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид ажил тоолдохгүй байна. Тэг энэ цаг юун дээр үсэж байгаа. Бид нар хаана алдаад байгаа юм? Бид нар чинь хүн амын төрөл дээр одоо нэг хамгийн урагддаг шатраг орцсон тий. Нөгөө алтан гахаа жилийнхэн чинь ажилд орцсон гэдэг юм уу. Тэгээ манай нөгөө судалгааныхан бас ахаа гаргаж ирсэн. Бид өнгөрсөн жил харж ирсэн. Тэгэхэд 2030 он гэхэд ер нь бол одоо манай эдийн засгийн идэвхтэй одоо хүн ам буюу одоо бидний амжилтгаар бол нэг 15-аас дээш насныхан тий. За ингээд яг хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа хүмүүсийн тоог ингээд харах юм бол 250 орчим мянган хүн гарах юм байна. 2030 он гэхэд. За эргүүлээд энэ хооронд тэтгэврт гарна, нас суралтууд явна. За ингээд үзэхээр бид нар нэг 150 мянган хүн бол ингээд хөдөлмөрийн зах зээлээс хасагдах юм байна. За цэвэр өсөлт нь 100 мянга. За 100 мянган чинь яг бүгдээр ажил хийдэг юм байна л да. Ингээд хүүхэд гаргана мэдээ сурж боловсрон за ингээд одоо хүүхдийн гадагшаад шоуна гэдэг ингээд яваад байдаг. За яа ингээд Монголдаа ингээд ажил хийж байгаа одоо ингээд өдөртмөө ингээд ажил үйлчлэгэнд оролцож байгаа хүмүүс ингээд харахад нэг 50-60 мянган бол болох юм байна. Энэ нь өөрөө манай эдийн засгийн одоо ажил хүчин дээр ирж байгаа хүн одоо нэмэгдэж байгаа хүчин 3.4% байгаа хөөх. 3.4. Гэтэл бид нар Монгол улсын эдийн засгийг манай тооцоолоо бид нар 70 өснө гэдэг юм тооцоол хийж байгаа хөөх. Эдийн засгийн 70 өсөлтийг хийх юм чинь технологи байж болно. Гэхдээ хүн байхгүй ард нь. Хүн нь гэсэн чинь 3.4 өсөх гэж. Тэгэхээр эх жилүүдэд угаасаа хүний нөөцийн зах зээл бол улам одоо хомсдолтой байна, хэцүү байна гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр одоо бол ингээд яг уу манайх чинь бол одоо сайн залуучууд байхгүй байна гэхээс илүүтэйгээр яг тийм доктортой ажиллах боломжийг нь бид нар олохгүй байгаа шиг харагдаад байгаа. Хуучин ингээд та ажилд орох гэж байхад би танаас баах юм асуудаг шүү дээ. Тэгснэ би танд за уучлаарай бид нар танд эргээд хариу өгье гэдээ яваад өгдөг. Тэгээд уучлаарай таныг ажил авлаа аваагүй гэж хэлдэг. Одоо бол тийм биш болсон шүү дээ. Та эргээд надтай ярилцлага хийчихэд надаас баах юм асууж хагаад
За би танад ажилд орох хүсэхгүй бид эргээд хариу өгье гэд та явдаг гэсэн ийм цаг үе өөрчлөгдсөн баг. За ингээд та ажилд орлоо. Ажилд ороод байж итл компаниудын дэндээс нь зүгээр алахгүй уцтна. Өнөөдөр манад ажилд орооч манайх гоё фитнес бассейнд явуулдаг шүү. Манайх эрүүл мэндийн даатгалд хамруулдаг шүү. Бид нар бол те хүүхдийн баяраар ингэдэг шүү. Хүүхдийн төрсөдрөөр ингэдэг шүү. Энэгээр уралддаг болцох байгууллагууд. Тэгэхээр нөгөө жинзэн нэрийгаач буруутгах юм биш. Ер нь энэ хүмүүсүүдийн чинь доктортой ажиллах бас өөрийнх нь сэтгэл санааг доктортой байлгахгүй байна л та бид. Нөгөө талдаа бол бас энэ зүгээр чөлөөтэй ажил их бас орон зайнууд их болж байна тий. Ядчил нэг прус аваад гадуур одоо UB Cap яваад ингээд нэг нур болчих болж байна тий. Өөрөө гэрээсээ ингээд чөлөө дуран бүтээл хийгээд мөнгө олчих болж байна гэх юм. Энэ маань өөрөө бидний хувьд бол энэ бизнесийн зах зээлийн орчин өөрчлөгдөж байгаас хамаарат хүний нөөцийн зах зээл дээр өөрчлөлтүүд гарч байгаа. Ийм л юм болж байна. Тэгээд бас энэ төр засгаас бас халамжийг бол хитэх хавтгаар болж байна. Хүн өөрөө л амьдрах хэрэгтэй. Түүнээс хүний өмнөөс амьдраагүй шүү дээ. Өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй. Өнөөдөр ажилгүй болвол маргаашийн хоолны мөнгөгүй байх хэрэгтэй гэдэг ойлгох хэрэгтэй. Түүнээс монголчууд ч ингээл хамаатан саднаараа тойрч явсаар гадны 2 сар амьдарчдаг. Найз нөхдөөсөө зээлсээр га дахиад нэг 2 сар амьдарчдаг гэдэг ч юм уу. Тэгээ энэ нэг юмнээс болоод бас ажил хийхгүй хариуцлагагүй бас юм байна л да. Түүнээс гадна мод нь бол хинч чамааг те 7 хоногийн байрны мөнгө төлөөг бол хөгөл гарах. Чи өөрийгөө яа гэж яхад хүнийг чирж явдаг тийм ойлголт байхгүй шүү. Тэгэхээр хүн өөрөө хичээх хэрэгтэй, хүмүүд ажиллах хэрэгтэй гэдэг энэ капиталист нийгэм рүү бол бид нэр явах хэрэгтэй. Энэ халамжийн бодлогоосаа салах хэрэгтэй. Тэгээг үзэхэд байгаа жоохон хүний нөөцөө дандаа ингэж те алдаж үгүйсгэж тэд нар маань ингэж буруу тэг бүтээмж бий болгож одоо баялаг бүтээж инфляцийг өсгөдөг байх болохоос биш идэж уугаад инфляцийг өсгөдөг байж болохгүй байна. Нөгөө талдаа танай компани үйл ажиллагаа нэмэгдэх одоо энэ чинь 3 дахь жил рүү орж ирж тэ. Хүний нөөцийн бүрэлдэхүүн ер нь хэдэн хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна? Одоо нэг 70 гаруй хүн ажиллаж байна. За хүний нөөцийн хувьд бол харьцангуйс нэг залуучууд дандаа салбартаа 1-2 жил ажилласан. За сургууль төгссөн залуучууд явж байна. Оюутан байхаас ч ажиллаж байна. За ер нь бол дунджаар за миний ойлголт хүний нөөцийн гаргаж ирсэн нь 27 орчим насмууд. За дээшээ татж байгаа нь манайд жоохон дээш нь татж байгаа. Хүмүүс ер нь дийлэнгийн доош байгаа. Харьцангуй бас сайн залуучууд ажиллаж байна. Гэтэ нөгөө би бол бас хүнийг бол анханаас нь зөв чиглүүлээ, зөв удирдаад ингээд явж чадах юм бол тэр одоо 21-т хүүхдээс бол маш их хэмжээний ур чадварууд, бүтээлүүд гардаг. Тэрийг бид нар зөв ойлгох хэрэгтэй, зөв ойлгож олж тэр хүмүүсүүдийг зөв чиглүүлж тэг харилцсан биендээ ашигтай. Одоо ийм бид хөтөлмөрийн харилцааг хийх хэрэгтэй байхгүй. Түүнээс намайг баяжуулахын төлөө байгууллагыг сайн сайхан байгуулахын төлөө тухайн байгууллагын жилийн зорилтыг хүрэхин төлөө чи үхтлээ нойр нохоо одоо нойр холгоо морь нохоо мэт зүтдэг чиний ар гэрийн амьдрал надад падгүй гэж ингэж бодож болохгүй. Бид нэр адилхан нэг завин дээр явж байгаа. Бид нэр адилхан л одоо нэг зорилгын төлөө тэгээд дээрээс нь бит хоёр цоосны хоёр тал байхгүй. Би нэг талтай байгууллагыг төлөөлж байгаа бол нөгөө тал маань одоо тухайн байгууллагын одоо хөтлөгч хүчин байж байгаа. Тэгэхээр энийг л ойлгож зөв ажиллуулж чадах юм бол залуучууд бол маш сайн байна. Таныг Shark Tank нэвтрүүлгээр маш олон хүмүүс мэднэ. Тэрээс таны карьерийн одоо бусдад танигдах бас нэгэн одоо өнцөг байсан байх гэж хардаг. Тухайн үед нэвтрүүлгийн урилгыг яаж хүлээж авч ирсэн бэ? Мэдээж тухайн үед бол нөгөө банкны салбарт ажиллаж байгаа. За тодорхой хэмжээний банк бол маш олон хүний ихтгэлцэл дээр суурилдаг. Тэр байгууллага хэн удирдах байгаа юм бэ гэдэг хүнийг ойлгох хэрэгтэй байдаг. Ер нь аливаа байгууллага бол удирдахч бол маш чухал байдаг. Удирдахч өөрөө буруу сэтгэлтэй, буруу үзэл бодолтой одоо ийм хүн байх юм бол тухайн байгууллага өөрөө зөвхөн байгууллагатай төдийгүй нийгэмд за эргүүлээд улстай хохирол учруулах хэмжээнд байдаг. Тийм учраас банкны салбарын хувьд бол маш олон харилцагчтай, хэдэн сая харилцагчтай одоо ийм салбарыг төлөөлж ажиллах болсон. За ийм учраас би өөрөө ямар хүн юм бэ? Би юу хийдэг хүн юм? Ямар үзэл бодолтой юм? Энийгээ бусдад яаж ойлгуулах юм гэдэг дээр бол бид нэр ажиллах хэрэгтэй болсон. За тэгээд тухайн үед бол мэдээж бидний хувьд бол одоо би өөрөө энэ тэнд одоо яриад явхаас илүүтэйгээр олон нийтэд хамгийн өргөн хүрээнд хүргэж болох сууг бол ерөөсөө телевизийн салбар. За тэр дотор мэдээж миний хувьд бол тодорхой хэмжээний энэ Монголын яг корпорат зах зээл дээр буюу яг хөрөнгө оруулалтын банкир гэдэг энэ өнцгөр 16-7 жил ажилласан. Би Монголын анхны одоо энэ том өсрөнгөө хөгжлүүдийн
гол одоо төслүүдээр бас менежер байхаас ахвалаад оролцож исэн юм туршлагууд байгаа. Тийм учраас энэ жижиг дундууд дээр толгомж байгаа асуудлуудыг бас мэднэ. Эргүүлээд яг бизнесийн салбарт юу болдгоо мэднэ. Тийм учраас яг энэ одоо нэвтрүүлэг бол маш зохимжтой бөгөөд миний хувьд ч гэсэн бас шинэ сорилт, шинэ боломж. За нөгөө талдаа бас өөртөө тодорхой хэмжээний одоо чаленж авъя гэж үзээд тэгээ энэ урилгыг бол одоо тухайд хүлээж аваад за энд оролцоод үзье гэх. Тэгээ мэдээж шууд би одоо өргөдөхөөс илүүтэйгээр би орё л гэж хүсэж байгаа. Тэгээд тэр чинь Sony-гийн бүтээл зөвхөн одоо Монгол нэг компани бүтээл биш, дэлхийн бүтээл. Тийм учраас энэ телевизийн энэ том контентэд орж байгаа ямар шаардлагуудыг одоо хангасан байх ёстой, ёс зүйн хувьд, нийгэм танигдaltaй хувьд, одоо боломжийн хувьд гэдэг юм уу тий. Яг энэ талаараа бол шаардлагууд нь хангах ёстой байсан. Тэгээд мэдээж одоо болж гинэ гэдэг санал аваад тэгээд орсон. Одоо хөрөнгө оруулалтыг хийх гэдэг өөрөө чухал тий. Тэгэхээр таны хувьд одоо мэдээж бизнесийн салбарт энэ олон жил ажилласан туршлагаа үндэслэн та ямар аж ахуйн нэгж компанийг сонгож хөрөнгө оруулалтуудыг илүү хийсэн бэ? Тэгэхээр энэ дээр магадгүй ур чадварыг харж байгаа мó, хандлагыг харж байгаа мó тий. Тэгэхээр таны хувьд одоо нөгөө голчлон одоо илүүд үздэг ямар хандлагууд байна? Яг одоо салбар гэх юм бол санхүүгийн салбараа бол би хангалттай хийж штэ. Ашигын хувьд ч ихсэн. За тэгээд одоо өөрөө менеж хийгээд тэр илүү чиглүүлээд аваад явах гэдэг утгаар нь бол санхүүгийн салбар илүү амархан. Гэтэ би зөвхөн нэг зүйлийг мэдээд байж болохгүй. Банк бол маш өргөн өргөнд ингэж одоо бизнесийг хардаг. Тийм учраас миний хувьд ч гэсэн маш олон юм жижиг одоо бизнесээс ахвала том бизнесүүд дээр маш олон төрлийн бизнесүүд дээр одоо хөрөнгө оруулалт буюу тухайн санхүүжилтийг шийдэж исэн. Тэдгээрийн цаана ямар эрсдлүүд байдаг, ямар хүндрэлүүд авч иж энэ зүйлийг хийдэг вэ гэдгийг харж исэн учраас ер нь өргөн өрөөнд явъя. Яг одоо зөвхөн одоо нэг хүнсний үйлдвэрлэл те илүү сейф одоо дараа нь болох байлах нийтэнд хоногдох хөрөмжөө зараад одоо тухайн эрсдлээс гарч ийн гэж бас бодож болохгүй. Гэтэл тэнд чинь ирээдүйн технологиор суурилж байна. Ирээдүй бол одоо ингээд өөрчлөгдөж байна гэдгийг дагаад би технологид орох хэрэгтэй. Технологийн салбарыг ерөнхийд нь мэдхээс биш нарийн одоо кодрын төвшөнд бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ бол ирээдүйн юм аа гэдэг. Энэ дээр бид нар бооцоо тавих гэдэг юм уу хөрөнгө оруулалт хийж үзэх хэрэгтэй. Гэх мэтчлэнгээр миний хувьд бол ингээд маш олон өргөн хүрээнд. За тэгээд мэдээж нийгэм тустай одоо төслүүд байх хэрэгтэй. Зөвхөн бид нар мөнгөний төлөө явж болохгүй. Бид нийгэмд өөрчлөлтийг авчирч байгаа. Тэр бидний оруулж байгаа хөрөнгө оруулалт, бидний хийж байгаа үйл ажиллагаараа ашигаараа биш, ашиг нь илүүтэй нийгэмд ашиг өгж байгаа ийм төслүүдээр орох хэрэгтэй гэдэг үднээс ер нь аль болох хөрөнгө оруулах гэж хичээсэн. Shark Tank дээр таны одоо хөрөнгө оруулсан одоо хүртэл хамтарч ажилладаг төслүүд байгаа юу? Ямар төслүүд одоо үргэлжилж байна? Яг мэдээж зогссон. За бүр алгуулсан, жалгуулсан. За яг амь одоо тэмцээд гэдэг шиг те. Ямар ч байсан нэг үйл ажиллагаа одоо нэг алдан гонго явж байгаа компаниуд ч байна. Гэсэн хэдий ч гэсэн бас яг нэг хүн ёсоор одоо компани хувьцаа эзэмшиж ёсоор тайлан репортуудаа явуулаад бид нар хичээж байгаа шүү. Бид нар нэг ийм зүйл хийх гэж байгаа шүү. Гэт эндээ явж байгаа хүмүүс ч байна. Зарим нэг нь бол харьцангуй сайн яваад тэгээд одоо үнэхээр одоо манивтэй оролцоогүйгээр хүртэл аюу сайн явж байгаа нь байна. Тэгээд яг миний бас одоо оролцож чадаагүй одоо алдаанууд байгаа байх. Оролцох дээр нь оролцсон, оролцож чадахгүй зүйл дээр нь оролцож чадаагүй байгаа байх. Тэгэхээр аль аль нь л байна. Яг нэмээд хэлэхэд тэгэл цаг хугацаа тэр одоо ирээдүйн чиг хандлага тэгээ миний бас мэдэхгүй юмнууд байсан учраас зарим зүйлүүдээр би үнэхээр туршлага татсан, оролцож чадаагүй. Тэгээ манай залуучууд ч гэсэн зарим дутуу харсан байсан юмнууд байгаа. Яг зүгээр яг амьдрал дээр гэх юм уу ингээд бодит байдал дээр нэг бид нар чинь үйлдвэрлэгч улс биш те хүнсний үйлдвэрлэл чинь айгүй одоо олон зүйлүүдийг хийх боломж байна. Энийн нэг нь бол бас одоо бурамхан. Тэгээ тэн дотроо бас манай энэ компани захирал нь одоо нэвтрүүлэлт орсон юм ихтэй бол өөрөө маш их юм одоо фэшнтэй эндээ юм сүнс сонирхолтой. Өөрөө мундаг юм ихтэй байдаг. Тийм учраас мань хүн бол энэ бизнесийг аягүй сайн авч явж байгаа. Бид нар ч гэсэн бас айл болох оролцоотой. Тэгээд хувьцаа эзэмшдэг хурал одоо улирлын тайлан одоо стратегиуд хамтдаа гаргаад тавьж байгаа учраас сайн яваад байгаа шүү. Өнөөдөр бид нар тухайн үед бол эхэлж байхад бол 100 м квадратын туризм байранд байсан. Одоо
6 объектоос үрдсэн 1600 м2-д ажилтны байр, офисын байр, агуулгах, хүнсний үйлдвэр, хүнс хоолны хэсэг гэдэг гэх мэтчлэнгээр маш том үйлдвэртэй болсон. За тухайн үед нэг би буруу санаагүй бол нэг 50-60 саяын борлуулалт хийдэг байсан бол одоо бол жилдээ 3 гаруй тэрбум баг борлуулалт хийх гэж явж байгаа байх. Яг хөө хэцүү. Тэр зүгээр би өнөөдөр тоог нь ярихаар гоё амжилттай юм шиг боловч тэрний ард бол маш олон хүн хөдөлж ийж маш олон энэ одоо төр засаг энэ бизнесийн орчнуудыг давж ижил одоо амьд үлдээл ингээл чадъя явж байгаа. Ганцудаа дэчүү бизнес нь тэр байна да. Компани 2026 оны төлөвлөгөө юу байна? Ямар томоохон зорилтуудыг хийхээр төлөвлөж байна? За манай хувьд бол одоо 2025-24 бол бидний хувьд бол маш олон хүмүүст одоо итгэл өгсөн. За нөгөө талдаа бас бидний одоо харилцагч нар биднэрт итгэж үйлчлүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн ийм одоо жилүүд болсон. Тийм учраас бидний хувьд бол 26 оныг бол бид нар илүү доктортой өсөлтийг хийнэ. Ер нь бид нар бол огцом одоо тэлэх гэдэг ерөөсөө бодлого барьдаг. Манай компани үндсэн зорилго бол бид нэр Монгол улсад одоо эх 20 жил биднэргүйгээр явах маш том одоо улсын хэмжээний институцийг л бий болгох гэдэг ийм зорилттой. Тийм учраас энэ одоо компани бол илүү урт хугацаанд ажиллах, олон улсын байгууллагатай ажиллах энэ одоо дэд үтс суурьуудыг бид нэр 26 онд хийнэ. Тийм учраас бид нар 26 он бол бидний хувьд бол одоо дараагийн нэг шат талхсан. Бид нар бол одоо 20-30 шат талхах, зөндөө олон шат талхна. Тийм учраас бид нар одоо 3 дахь шатаа алхна. 3 дахь шатн дээр бид нар олон улсынхантай гар барьсан, олон улсынхантай хамтран ажилласан ийм сайхан жил болно гэдэгт итгэж байгаа. За нэвтрүүлгийн урилга хүлээ авч бидэнтэй ялцсан санд баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт үзье. Тэгээ 2026 онд танай байгууллагын үйл ажиллагаа улам өргөжинд хэлэх болтугай. Баярлалаа. Тэгээд одоо телевиз үзэж байгаа, бас энэ хүн нэвтрүүлэг үзэж байгаа одоо бүх үзэгчдтэй шинэ оны мэнд хүргэе. 2026 он танай гэр бүл таз жаргал эрүүл амжилт дэлгэр дүүрэн байхыг хүсье. Тэгээд миний одоо бяцхан ярилцлагаас авах зүйлийг аваад хаях зүйл нь хайраа гэж хүсмээр баярлалаа. За баярлалаа.